Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилт. 1. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэх. 2. Цагдаагийн байгууллага алба хаагчийн эрх зүйн орчныг шинчилж, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх. 3. Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-ны өдрийн 18 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэлийг хоригдсон. Дээрх тогтоол гарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт явуулахад ямар нэгэн шинжилгээгүй архи согтууруулах ундааны зүйлийг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал Дархан Улаан аймгийн харьяат Иргэнбэн нэмэх 21 фэйсбүүкт архи зарна гэсэн зарыг байршуулж Баянгол дүүргийн 1-р хороо А нэртэй зочдуудлын гадна бусдад 12 шиг архи виски зарж байсныг мөн Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт иргэнээс нь өөрийн эзэмшлийн Прус 20 маркийн машинтайгаа 5 нэр төрлийн 18 шил архи 22 шиг шар архиг зарж байсныг илрүүлсэн байна. За үүнтэй холбогдуулаад тус цагдаагийн хилцээс 20 нутаг зэрэг хэмжээнд мэргэжлийн хяналтын 20 байцаагчтай цагдаагийн алба хаагчтай хуваарлаад тэгээд нутаг засваргын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад тогтоолыг танилцуулах, за цагдаагийн хилцээний албан мэдээллийг бас хүргүүлж үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. За энэ хугацаанд бас цагдаагийн хилцээний зүгээс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад бас энэ архи согтуулахунд худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлөлтөй аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд хяналтыг тавих, хууль тогтоом зөрчихгүй байх тал дээр бол зөвлөмж сэрэмжлүүлэх анхааруулгыг бол холбогдох байгууллагатай хамтарч бол тогтмол зохион байгуулж явуулнаа. Өнөөдрөөс эхлээд бас эргүүлийн үйл ажиллагаанд бас алба хаагчтай нэмэгдсэн байдлаар бол томилгоожуулж бол эргүүлийн шалгалтыг бол эрчимжүүлж байна. За мөн нөгөөдгөр иргэдээс хэмжлүүлж хэлэхэд энэ хугацаанд болоод ер нь архи согтуулах ундааны зүйлийг зөвсөх ёстой хэрэглэх, чанарын шаардлага хангаагүй баталгаагүй энэ архи согтуулах ундааны зүйлийг бол аль болох хэрэглэхгүй байгаа ч гэдэг бас иргэдээс хэмжлүүлж бас хэлмээр байна. Мөн Баянзүрх дүүргийн 13 дахь хороо зочдуудлын захирал Бэн архи шар архиг зарж байсныг илрүүлсэн байна. Эдгээр үйлдэлийг Баянгол болон Баянзүрх дүүр гэдэг цагдаагийн 1-р хилц шалгуулахаар шилжүүлсэн. Согтууруулах хундаагаар үйлчлдэг аж ахуйн нэгжүүдтэй бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийг өчигдөр бүх аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгч гарын үсэг зурулж баталгаажуулж авсан байгаа. Түнсний дэлгүүр нь одоо өнөөдөр хууль дүрмийн зөрчин согтууруулах хундаа зарж борлуулсан зөрчил гаргасан. Хаачдаг ээжтэй гэдээ бүр харамсаад байж өнөөдөр яг бол жинхэнэ яг суудаг хүн байхгүй. Тэгээд юу яасан байхгүй юу? Хүн гуйлгаж суулгасан чинь тэгэл нэг хүн гуйсаар агаал явчих. Толгой тарих хөвгдөд нэгийг хүчих гэсээр агаал гуугаад авсан байлээ. Ажилчтай харин танилцуулаагүй гол алдаа болчлоо л доо. Гэхдээ манайх бол нэг бүтээсэн байсан. Зарахгүй гэдэг нөгөө нэг юм ингээд наацсан байсан юм баггүй юу. Тэгээ тэр хүн би ямар ч асуулга гаргахгүй чи нэг өгчөөчтэй гэж гуйсаар агаад авсан гинэ. За яг үйл ажиллагаа явуулж байгаа бид нар бол өөртөө яг зараг одоо нэг сууж өнөөдөр төр сууж өгж байгаа хүндээ огт зарж болохгүй шүү гэдгийг хэлээгүй нь харин бидний алдаа болчлоо. Цаг үеийн нөхцөл байдал уялдуулан тус цагдаагийн газар дээр шуурхай штаб ажиллаж байгаа тул иргэд хууль бус үйл ажиллагааны талаар цагдаагийн байгууллагт яаралтай мэдэгдэнэ. Дүүр гэдэг цагдаагийн хэлцүүдийн алба хаагчид мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах төрлийн зүйл худалдаж борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж 710 иргэнийг шалгаж 175 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 3949 аж ахуйн нэгжид албан мэдээлэл өгч 1393 шил архи 3945 шил шар архийг битэмжилсэн байна. Тэгэхээр байгууллага аж ахуйн нэгж иргэдэд зөв анхааруулж сэрэмжлүүлж хийлгэхэд хоригдсон хугацаанд архи согтуулах ундааны зөвлөх худалдан борлуулах гойж хууль дүрм тушаал шийдвэрийг биелүүлж ажиллахыг хүсэж байна. Архи зарсан Скватер дүүрэгт байрлалдаг. Дэлгүүр гоноо харамсаж байна. Ер нь тэгээд өөрийгөө ч гэсэн бусад хин нэг охироосондоо ер нь харамсаж байна. Энэ хуулийнхаа өрөөнд ажиллах зүйтэй юм аа. Хуулиа дагаж мөрдөө гэж хуулиа даахгүй бол ийм асуудалт ихээр холбогдох нь шүү гэж хэлмээр. За иргэдэд сэрэмжлүүлэх хамгийн гол нь энэ одоо хориглоод тушаал шийдвэр гараад энэ хэрэгжүүлж байгаа энэ ажил болохоор яг иргэдийн маань эрүүл мэнд амь настай холбоотой
одоо цагдаагийн байгууллага болон бусад газраас хэрэгжүүлж байгаа юм арга хэмжээ өчигдрийн байдлаар ихэд одоо арх сэтгүүлгэн дааны зүйл худалдан борлуулах төр хоригдсонтой холбогдуулаад иргэдийн гар дээрээс автомашины багажнаас иргэдийн гар дээрээс арх сэтгүүлгэн зүйл худалдан борлуулах ийм хоёр зуршил илэрсэн байгаа. За энэ иргэдийг бас бид нар материалжуулаад холбогч шалгалтуудыг хийгээд явж байгаа. Мөн тусгай зөвшөөрлгүй 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасан зогсоож гар дээрээс согтууруулах хундаа худалдаж борлуулж байсан иргэн аж ахуйн нэгж бусад зөрчлийг илрүүлэн шалгаж байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.